Өчүүгэн жоохон яриач ч гэсэн ороод байгаа шүү. За энэ өдрийн минь төргий. За өнөөдрийн хичээл ангийн дэлгэц ажиллахгүй байгаатай холбоотойгоор хичээлийн агуулгыг бол бичлэг байдалтайгаар оруулж байна. За цахилгаан орон гэсэн энэ хичээлийг явуулах ёстой. За энэ дээр нэгдүгээрт бол PET програм ашиглаад өнөөдрийн хичээл дээр болохоор PET болон Java Lab гэсэн хоёр програмыг ашигланаа. За PET програм дээр болохоор биеийг цахилгаанжуулахад нөлөөлөл нь хэрхэн яаж тархдаг вэ гэдгийг харуулж байгаа. Ийм туршилт байгаа. За эхний туршилт бол цэник хэрхэн шилждэг вэ гэсэн ийм туршилт байна. За энэ туршилтыг авчаалаа. За манай хүүхдүүд болохоор одоо яг энэ багшинд ангийнхан зурагтай ажиллахгүй байгаа учраас subject-дээрээс энэ агуулгыг хотгоноос үлжээ хэлбэрийг нь бол биш тэмдэглэж авч байна. За нэгдүгээрт нь бол хөлийн үйлдвэрлэлийг улайг энэ шилжигэн дээр үүрхээр энэ хөлөөр дамжиж цэник хаалганы бариул руу хэрхэн яаж шилжиж байгааг дэлгэцэн дээр харагдаж байна. Цахилгаан цэник хэрхэн яаж бий болж байна гэдгийг харуулдаг ийм туршилт байгаа. Тэгэхээр цахилгаан цэнгийг одоо биеийг цахилгаанжуулахын тулд заавал яах нь үрэлтээр цахилгаанжуулдаг байх нэ. За дараагийн туршилтыг явъя. За дараагийн туршилт бол цэнэгцэн биеийн харилцан үйлчлэлийг харуулж байгаа ийм туршилт байгаа. За энэ цэнэгцэн биеийн харилцан үйлчлэлийг харуулахдаа за шаартай энэ туршилтыг авч үзье. За цамц болон ноосон цамц болон нэг ширхэг шар өнгөтэй бөмбөлөг бол эрэг сөрөг буюу нэмэх асах цэнгийн тоо бол адилхан байгаагаар одоо энэ дэлгэцэн дээр дүрслэгдсэн байна. За энд байгаа нэмэх асах цэнгийн тоо тэнцүү байхаар үүнийг бол цахилгаан саармаг шинж чанартай гэж нэрлэдэг. Аль нэг цэнэг нь илүү гарахаар болохоор тухайн цэнгээр нэрлэгддэг байгаа. За энэ шарыг цамцны гадаргуу дээр үрээ. За ингээд шар бол хасах цэнгээр баялаг болж байна. За цамц бол нэмэх цэнгээр баялаг болж байна. За энэ дээр яагаад шар хасах цэнгийг нь авсан бэ гэдэг дээр нэг тайлбар хэлье. За цөмөө тойроод электрон химийн хичээл дээр манай хүүхдүүд үзсэн байгаа. Цөмөө тойроод электрон иргэдэг. За тухайн элементийн цөмдөр бол массын 90% нь буюу нэмэх цэник дээр массын 90% төвлөрдөг учраас цахилгаан харилцан үйлчлэлээр болохоор 10% нь электрон дээр ногддог учраас цэнгийн харилцан үйлчлэлээр бол цэнгийн харилцан үйлчлэлээр цэник бол харилцан үйлчлэлтэй байна. За энэ хажуугийн мөн бас цахилгаан саармаг юу руу хан руу нөгөө цэнэглэгдсэн хасах цэнгээр баялаг шарыг дөгүүлэхэд ижил цэнгүүд төлөвлөцээд энэ шар болохоор ханны цэнгүүд бол төлөвлөж харагдаж байна. За одоо шарны цэнгийг дахиад цахилгаан саармаг хэлбэртэй оруулж ногоон ба цэнхэр шарыг дахин үлдээр цахилгаанжуулъя. За эдгээр хоёр шарыг ойртуулахад ижил цэнэгтэй учраас төрхөлдөж байна. За харин эсрэг хан руу шилжүүлэхээр энд ижил цэнгүүд төрхөлцөж байгаа нь харагдаж байна. За дараагийн туршилт бол
цэнгийн ойр орчимд цахилгаан орон үүсдэг гэдгийг харуулж байгаа. За энэ туршилтаа болохоор ярихгүй шүү. За энэ туршилтыг болохоор Java Lab гэдэг энэ програм дээр бол хийж байгаа. За энд хоёр ширхэг цэнэг ижил хоёулаа нэмэх тэмдэгтэй цэнэгүүд байна. За ийм тохиолдолд цэнгийн хэмжээ энэ гадна тойрж байгаа цахилгаан орны хүчний шугамны хэмжээ хоёрыг хүүхдүүд ажиглах ёстой. За одоо энэ талын цэнгийн тоог нэмэгдүүлье. За тэгэхээр үүсэж гарч ирж байгаа цахилгаан орны хэмжээ бол нэмэгдэж зурагдж байгаа энэ тоо ношроод харагдаж байна. За одоо багасгая. За одоо нөгөө цэнгээс баг болонгууд чинь энэ нэмэх хоёрын тойрсон цахилгаан орн болвол илүү нэмэх нэгийг тойрсон цахилгаан орн цөөн болох нь харагдаж байна. За одоо цахилгаан орныг бүр энэ зүүн талын цэнгийг болохоор цэнэггүй цахилгаан саармаг болгох юм бол хоёрдугаар цэнгийн цахилгаан оронд огт нөлөөлөхгүй хүчний шугам нь шулуун дүрслэр дүрслэгдэж харагдаж байна. За эдгээрийг бол дэвтэртээ зурж авна. Бичлэгээ зогсоогоод за эсрэг цэнэгтэй буюу зүүн талынх нь хасах цэнэгтэй, баруун талынх нь нэмэх цэнэгтэй болмогц цахилгаан орн таталцлын цахилгаан орныг харуулж байна. За тоо тэнцүү болонгууд гарч байгаа энэ нэмэх цэнэгээс гарч байгаа цахилгаан орн хасах цэнэг рүү ирж байгаа цахилгаан орн хоёр бол тэнцүү байгаа. За эсрэг цэнэг нь болохоор буюу энэ цэнхэр хасах тэмдэгтэй цэнэг нь тоо утгын хувьд илүү боломгц үүсгэж байгаа цахилгаан орны хэмжээ бол тойрсон үүсгэж байгаа цахилгаан орны хэмжээ энэ нэмэх цэнгийн цахилгаан орноос илүү болох нь харагдаж байна. За хоёр дахин ялгаатай болонгууд л энэ шугамын үүсгэж байгаа цахилгаан орны шугамын тоо бол хоёр дахин ихсэж харагдаж байна. За эндээс харах юм бол ижил цэнэг түлхэлцэж байна, эсрэг цэнэг тасалдж байна. Гэхдээ үүсгэж байгаа цахилгаан орн цэнгийн хэмжээнээс шалтгаалаад тухайн цэнгийн хэмжээ их байна уу бага байна уу гэдгээс шалтгаалаад тойрж байгаа цахилгаан орны хэмжээ бол харилцан адилгүй байгааг харж болж байна. За одоо цахилгаан цэнгийг дамжуулдаг электроскоп гэдэг багжийн тухай ярьчих. За энэ цэнгийн харилцан үйлчлэлд байгаа эсхийг харуулдаг ийм багж байгаа. За хасах цэнэгтэй савааг электроскоп руу одоо дөхүүлье. За дөхүүлэхээр ижил цэнэгүүд түлхэлцээд доор байгаа хоёр ялц дээр хасах цэнгийн илүүдэл үүсэж байгаа учраас түлхэлцэж байгаа үйлчлэл харилцан үйлчлэл гаргадж байна. За хасах цэнэгтэй биеийг холдуулахаар буцаад дээр цэнгийнхээ илүү буцаад татаад авчиж байна. За одоо дөхүүлье. За тэгэнгүүт энд доошо шилжихгүйгээр хасах цэнгийг электроскоп руу шилжүүлээд хүний гарыг ойртуулмагц тэр нөгөө түлхэлцэж байгаа хасах цэнэгүүд бол доошо электроскопын ялц руу шилжихгүйгээр хүний гар руу газардуулга болон орж ирж байна. За одоо саваг дөхүүлсэн тэр саваг нэмэх тэмдэгтэй болонгууд хүний тэр газардуулгаасаа буцаад нэмэх тэмдэгтэй цэнгээ электронуудаа эсрэг цэнэгүүд бол таталцдаг учраас электронуудаа буцаагаад татчихж байна. Холдуулмагц яах нь буцаад газардуулгынхаа үргийг гүйцэтгэж байна. За дараагийн туршилтыг харъя. За энд хавтгай ялцсан дээр энд болохоор хасах цэнэгтэй цэнэглэгдсэн савааг одоо энд дамжуулагч ийм савыг хоёр шилэн саван дээр байрлуулж байгаа. Одоо энэ харилцан үйлчлэлд яаж явагдаж байна гэдгийг харуулж байна. За тэгэхээр энд болохоор хасах цэнэгүүд нь бол түлхэлцээд байрлал нь өөрчлөгдөж байгаа дүр зураг харагдаж байна. Байрлал нь өөрчлөгдөж байгаа дүр зураг харагдаж байна. За дараагийнх нь болохоор за энэ усан дээр усны молекулын цэнгийг харуулж байна. За ус бол ямарваа нэгэн цэнгийн өөрчлөлт байхгүй цахилгаан саармаг биеийг ингээд дөхүүлэхээр ийм үр дүн харагдаж байна. За нэмэх тэмдэгтэй болгоод энэ савааг нэмэхээр цэнэглэмэгцээ. За энэ дээр болохоор ямар үр дүн гарч ийнэ гэхээр нэмэх цэнэгүүд нь усны молекул дээр агуулгадж байгаа. Нэмэх цэнэгүүд нь саваанд татагдаад энэ чиглэл нь өөрчлөгдөж байгаа харагдаж байна. За хасах цэнгийг цэнэгтэй болгоё. Тэгмэгц нэмэх цэнэгтэй хэсгүүд нь
хасах зэнэгтэй эсгүүд рүү татагдаад мөн хэлцэх харилцан үйлчлэл харагдаж байна. За эндээс бол цэнгүүдийн үйлчлэлийг шууд харах ийм боломж бий болж байна. За дараагийн туршилтаа ярив. Энд очроо. Энэ надад аягүй төв болоод байна шүү. За кондуктор буюу энэ дамжуулагчийн ойр тойрондох цэнгүүд хэрхэн яаж хөдөлж байгааг бол дэлгэцэн дээр харуулж байна. За энэ бол тэнэглэгдсэн буюу энэ харахад бол хасах цэнгүүд нь илүү байгаа ийм хасах цэнгээр баялаг ийм цэнгэлэгчийг төхүүлээ. За энд бол 1 2 3 4 5 6 7 8 4 8-ийн 32 ширхэг электроник тойроод цөмийг тойроод электрон урсж байгаа энэ хөдөлгөөнүүд харагдаж байна. За энд хасах цэнэгтэй биеийг төхүүлэхээр цэнгүүд нь бол шидээд энэ захын төлөвлөж байгаа захын хэсэгтээ бол хөдөлгөөн нь илүү хурцж чад эндээс электрон салт гардаг байгаа. За ийм туршилтыг бол харуулж байна. За одоо энэ дээр цэнэглэгдсэн гадаргуугийн талаар гадаргуу дээр цэнэг хэрхэн яаж байрладаг вэ гэхээр аль болох биеийн гадаргууг чиглэсэн байрлалд бол гадаргууг татан байрлах чиглэлд бол цэнгүүд байрладаг байна. За тэгшүнцэд квадрат дээр бол ингэж байрладаг юм байна. За бар буюу тэгшүнцэг параллелепипед дээр болохоор аль болох сул электронууд буюу хасах цэнгүүд бол биеийн гадаргуу руу чиглэн байрладаг гэдгийг энд харуулж байна. За энэ circle буюу бөмбөрцгөл дээр бол бөмбөрцгийн гадаргуугаар байрладаг. За энэ гурвалжин дээр бол бас гадаргууд дээр байрлахыг бол ирмэлцэж байгаа. За хин нэрээ олон дуудлал одоо нэцэг хичүү энийг чи бас сонсгол авах шүү. За одоо дамжуулагч ба тусгаарлагчийн ялгаатай байдлыг бас дэлгэцээр харуулъя. За нэг нь дамжуулагч бодис байгаа. За электронын дамжуулагч бол электрон гадаад давхраа хит сул холбоотой учраас энэ дээр бол электрон сугарч гарах боломжтой. За тусгаарлагч бодис бол электрон суглаж гаргах боломжгүй ийм материал байгаа. За мөн хасах цэнгээр цэнэглэгдсэн биеийг төхүүллээ. За ингэнгүүтэл чинь дамжуулагч бол электроны хурд нь бол нэмэгдээд илүү их энергитэй болж шилжих хөдөлгөөн гадаргуугаасаа электроныг суглаж гаргах ийм үйл явц ажиглагдж байгаа бол тусгаарлагч бодисын хувьд болохоор хэлбэр нь тэр атомын хэлбэр нь бол өөрчлөгдөөд зуваагаад электроноо өөрөөсөө салгаж чадахгүй. За ийм төр харагдаж байна. За цэнгийг өөрчлөөд нэмэх цэнгээр баялаг болгоё. За тэгмэгц электронууд бол энэ цэнгэлэгдсэн бие рүү хурдтай ойртож байгаа нь харагдаж байна. Энд бол эргэлтийн чиглэл нь болохоор хоёр болооч битгий энийг даач. Эргэлтийн чиглэл бол эсрэг болж байгааг бол. За энэ дээр бол бүгдээрээ нар зүү эргэж байна. За одоо энэ дээр болохоор за нар зөв эргэж байгаа боловч хурданд бол өөрчлөлт гарч байгаа харагдаж байна. За дараагийн туршилтыг үзье. За энэ дараагийн туршилт бол за түрүүчийн тэр нөгөө нэг эхлээд хийсэн туршилттай адилхан ийм хэлбэртэй туршилт байна. За энийг хийсэн учраас дахин хийх шаардлагагүй. За эдний баг гэсэн. За энэ болохоор аяга цахилгаан хэрхэн яаж буудаг вэ гэдэг шалтгааныг харуулж байгаа ийм туршилт байна. За энд за өөрөөр хэлэх юм бол үүл хасах цэнэгтэй газар нэмэх цэнэгтэй болохоор цахилгаан гүйдэл харилцан шилжээд үүний үр дүнд болохоор аянга цахилгаан бууж байгаа юм аа. За энэ аянга цахилгаан бууж байгаа үр дүн харуулж байна. За энэ цэнгийн хуримтлалыг багасгахын тулд бол заавал гадардуулгыг бол тухайн газар бус нутгийн хамгийн өндөр байрлалтыг бол хийдэг байгаа. Ард хин яриад байгаа юм бэ? За өнөөдрийн хичээл дээр бол эдгээр туршилтуудыг хийж үзэж байна.